За сайн байцгаана уу сонсогчдоо. Mongolians in Australia podcast-ийн маань 20 дахь дугаар инхүү эхэлж байна. Тэгээ энэ дугаараар баруун Австралийн Перт хотоос тус хотын Curtin их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалж байгаа, MBA хамгаалж байгаа залуу үеийн төлөөлөл болох Балчин Лувсантай ярилцгаар сууж байна. Тэгээ Балчаа маань 2019 онд оны 11 сард Австралид анх ирж байсан бөгөөд баруун Австралийн монголчуудын холбооны оюутан залуучуудын зөвлөлийн ахлах хийж байгаа. Тэгээ Монголд төрийн захиргааны удирдах мэргэжлэр бакалавр зэрэг хамгаалсан ийм мундаг залуу орж байна. За тэгээ өнөөдөр бид хоёр Австралид суралцаж байгаа тэр дундаа баруун Австралийн Перт хотын монгол оюутнуудын нэгэн төлөөлөл болж ярилцсан. Тэгэхээр өмнөх дугаарууд маань орсон зочид ер нь ихэнх нь нэлээд олон жилийн өмнө Австралид ирээд ажиллаад амьдарсан болохоор тэг тухайн үеийнхээ л мэдээллийг өгч байсан бол одоо харин өнөөдөр яг одоо оюутны амьдралаар амьдарч яваа залуутай ярилцсан хэдүүлээ. За сайн уу Балчаа, хичээл сургалга нь өндөр үү? Сайн байна уу? Хичээл дэжгүй. За анх 2019 онд Австралид ирж байсан гэсэн. Одоо ч 2 жил гарсан болсон байна. Тэгээд анхныхаа сэтгэлдлийг хуваалцаач. За одоо яг ирээд энд 2 жил, одоо дараа сараас 2 жил болчих юм байна. Анх ирэхдээ бол мэдээж төсөөлөл бол Австрали орн өндөр хөгжилтэй. Тэгээд гэтээ нөгөө их нэртэйгээ анх ирэхдээ бид өөр ярьсан юм бол хүлээлтийг өндөр тавьж болохгүй. Очоод амьдрал хатуу байна, чанга байна. Тэгээд нааш ирэхээс өмнө бас олон мундаг ах нар маань санаа тавьж явдаг, ах эгч нар маань зөвлөгөө өгсөн учраас тэгээд ер нь тийм эхний нөгөө culture shock гэж ярьдаг. Тэр үед дээр бол ер нь дажгууд авсан. Ягаад гэвэл сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан учраас мэдээж их баяртай байлаа. Хоёрдугаарт их гайхаж байлаа. Ягаад гэвэл Перт хотыг их тийм завгүй хот гэж би бодсон. Тэгээ ирсэн чи ерөөсөө нис худлаас ахуулаад нөгөө их тийм стандарт нь тийм нэг давхрын стандарттай нөгөө Перт хот байна. Тэгээд асч байна одоо. Дайжгүй. Ааха. Ер нь хүмүүс нь хэр найрсаг хүмүүс байна? Ер нь дайжгүй. Би бол мэдээж хаа газар сайн муу хүмүүс байгаа бох. Ер нь ихэнх нь их тийм тосрох уу, ялангуяа тийм үнэн сэтгэлээсээ шударгаар харьцахад ер нь их тийм маш их дотноор харьцдаг, туслах гэж хичээдэг. Тийм усуд байлаа шүү. Тий. Манай энэ Мельбурнийг одох чи хэрэг төврөг болвол ер нь бол тэгэл нэг завгүй нэг жоохон ууртай харцтай л хүмүүс ер нь алхаж идэв шүү дээ. Би бол Мельбурний зах руу амьдардаг болохоор манай энэ үгээр бол ер нь танихгүй хүмүүс хүртэл зогсоол. Өө танаа өгд чи яас өөрхийн нохоо дагуулж авчлаа. Нохоо чи ингэ гэдэг нэг яриа өрнүүлэх гэл айгу бас тийм найрсаг гэдэг шүү дээ. Тэгэхээр би бас Перт хотыг бас тэгж бодоод байна л да. Хүмүүс маань илүү найрсаг. Дайжгүй хүмүүс нөө. Ер нь нөгөө хамгийн гол нь хүний хандлагаас шалтгаална. Өөрөө тэр хүмүүстэйгээ хэцүү харьцаад явчихвал тэр хүмүүс ч хариу эргээд яг зөв үйлдэл гаргаж эхэлдэг. Магадгүй тэр гаргасан зөв хандлагаас нь илүү тосрохог байдал гаргадаг юм болов уу гэж би бодож байгаа шүү дээ. Ягаад гэвэл би өөрөө энд Австралид амьдарч байгаа. Оо за. Тийм учраас тэд нар анх ирэхэд мэдээж нэг тийм шинэ хүмүүс. Тэд нар монголчуудыг мэдэхгүй, бид нар австралчуудыг сайн мэдэхгүй. Тэгээд эхний нэг 2 сар нэг аль талыгаа нэг тандсан байдалтай гэх юм уу. Тэгээд ер нь одоо юу гэдэг харилцаанд ойлголцоод ер нь дайжгүй улсууд байна гэж мэдрэлцээд эхлэнгүүт цаашаа ингээд зам нь сайхан дардан болоод одоо яг л одоо бид нэр хаяа бас уулзаад ярихтаа ярьдгийн эднэртэйгээ одоо та нар миний бид нэрийн Австрали аав ээж хоёр шүү гэж. Ягаад гэвэл яг л одоо Австралид байгаа яг л аав ээж хоёр шиг хандлага гаргадаг. За одоо тийм дээр алдчихгүй чи тийм юм дээр тэгээрээ одоо тийм ажиллаа тэгж хийгээрээ хичээл дээрээ тэгж анхаараарай. Бүр анх нөгөө хичээл одоо ирээд удаагүй байхад нөгөө бичиг нэг жаа академик энтриг хүндрэл учрна шүү дээ. Тэр бүгдэн дээр манай нөгөө эхнэр нь байгаа эхнэр нь багш. Primary school багш идэг. Тэгээ надаар чинь юм бичүүлээ суулгачдаг. Тийм ээ.
Бүрхий. Ааха. Тий. Ирснээс хойш байгаа мó тий? Үдснээс хойш надад айлтаа баам. Бид нар анх хэрэгтэй энд Баги отгоо гэдэг энэ баруун Австралийн Пёртийн бүгд тань тийм хэр сайхан хосынд очиж анх тэднийд очиж байр түрээслээд тэгээд нэг сар орчим болоод бид нар энд ирж ирсэн. Тий. Тэгэх юм бол айгүй хэлний хувьд айгүй дадлага практис болсон байж тээ тий. Тий. Гол шалтгаан тэр бид нар анх эрэхтэй хүртэл мэдчихсэн нөгөө 2 жилийн хугацаа гэдэг бол урт юм шиг мөртлөө богино. Тэр хугацаанд ялангуяа нөгөө хэл сурах процесс гэдэг бол бид нар одоо тийм амархан болчих процесс биш учраас тийм өөрсдөө immerse гэж ярьдаг. Тийм орчинд байхыг хүссэн учраас энэ нэг таньдаг Австрали манд холбож өгөө тэгээд эднийд ирж байсан. Тэгэхээр таньдаг хүнээр дамжуулж бас хүнээ түрээслүүлэх хүмүүсээ олсон гэсэн үг. Ер нь яаж одоо жишээлбэл манай монголчууд магадгүй сонирхож байгаа халтай хэрүү яг ингээ хилээ сайжруулаад за ингээд нэг хүүхэдтэй их нэртэйгээ юм уу нөхөртөө ингээ гуруулаа ингээд нэг хажуу өрөөнд нь түрээслээд ингээд австрал хүнтэй бай гэвэл ер нь хаагур яаж олд юм болоо тэрийг мэдхүү. За тэр их сонин түүхээ. Анх нөгөө Монголоос наашаа нисэж байхад Чингис хаан олон улсын асуудлын модал дээр бид нар нэг дүү маань нэг ажлын шугамар бас таньдаг хүн байж таарад. Тэгээд тэрэнд би нэг орчуулга хийж өгсөн. Та нэг энийг миний нэг төсөл хэрэгжиж байгаа энэ яасан бол гэдээ асуугаад өгөөч гээд. Би тэр тухайн үед тэр хүнийг Австрали хүн гэж мэдээгүй. Тэгээ нисгтэр танилцчаад тэр орчуулгыг хийж өгчөөд тэгээ Хонконг дээр нөө Хонконгоор трансфер хийж Пёрт ирсэн. Тэгээ Пёртэд Хонконгд буучаад яг Пёртийн онгоцны терминалыг хайгаад очисон чинь нөгөө хүн чинь байж идэг аахгүй тэнд. Тэгээд танилцаад хаашаа явж байгаа болоод Пёрт болоод тэр хүн маань Пёртийн одоо унган яг энд төрж өссөн хүн байж таарад одоо Джеймс гэдэг нэрийг нь бид нар тэг хөдөлж дууддаг бас тэр хүн маань ирээд за энэ тусалж дэмжих юу байна хэлээрээ одоо та нар нэрлэхгүй бол бид нар нэрлэхгүй сайхан туслаад өгч дэмжиж өгч чадсан шүү гэд. Тэгээд ирчээд ерөөсөө за энэ юу л болдог бол ер нь тийм амарх юм гэж байдаг болов уу гэд. Тэгээ утсыг аваад чи утсаа Пёрт очичоод утсаа аваад тэгээд над руу мессеж өчээрэй гэд дуурай өгсөн нэрийн удастайгаа. Тэгээд Баги одоо отгоо хоёр гээд энэ тэр хоёр сайхан гэрүүл байж байгаад тэр хоёр нөгөө Джеймс рүүгээ мессеж өчөөд бид нар уулзсан юм л да. Тэгээд тэрнээс хойш одоо тусалж дэмжиж бас одоо энэ Австрали би их баярлж байгаа юм нэг хоёр тим яг одоо аав ээж хоёр шиг хүнтэй болсон. Нэг нь одоо Джеймсгээ саний ярьж байгаа тэр түүний эхнэр Маргарет гээд өнөөх нь одоо бид нар амьдарч байгаа Стив Джейн гээд. Тэгээд энэ хүмүүс чинь нийлж аваад за энэ залуучуудыг айтайхан бас жаахан хөлийн бол очие гэж бодсон байгаа гэж би бас бодож байгаа. Ер нь тэгээд хамгийн хэлэх гэсэн санаа юу юм бэ гэхээр ер нь их зөв хандлагатай өөрөө тийм зөв сэтгэлтэй бол бас хүмүүс ч гэсэн ойлгож эхэлнэ, дэмжиж эхэлнэ. Тэгэхгүй бол одоо зүгээр нэг хүмүүсийг байхад бас наашаа цаашаа хүрээд ингээд туслаад өгье гэх бас нөхцөл байдал чангалуу гэж бас бодож байгаа. Тийм. Цаг агарын хувьд Монголтой харьцуулбал ямар байна вэ? Пёртийн цаг агаар ямар байна? За одоо яг тасч байгаа гэж хэлж болно. Анх ирэхэд чинь бол их шал өөр ертөнц байлаа шүү дээ. Хав халуун. Би ирэхэд чинь Монголд бараг өвөл болж исэн. Хав халуун тэр нар нь бол ерөөсөө тэсхий гаргахгүй. Тий. Тэгээд зундаа ер нь хэдэн градус хүрч байна вэ? Өвөл зонгийн градус нь 100 ер нь нэг дундаж градус нэг 30-аас 33. Тэгэл өндөр нэг 40 мөч хүрд юм шиг үлээ шүү дээ. Тий. Тэг ер нь бол Мельбурн бол бас тиймэрхүү шүү. Brisbane гэдэг дэшигээ Queensland руу явах юм бол ер нь халуу шатаал эхлэн ер нь бол 30 градус нь бол нэг сэрүүдээ ороод явчихна гэсэн тийм. Тэгээд Австралид ирсэн тэгээд анх өдрөөс эхлээд ер нь ямар ажил хийж исэн бэ? Тэгээд оюутнууд ер нь хэр ажлын олдцтой байдаг Пёрт хотод? За Пёрт хот за миний хувьд бол
их ажил гэж яваагүй. Ягаад гэвэл хугацаа богино учраас энд юусоо хоёр зарчим магадгүй та өөрөө ч гэсэн мэдж байгаа. Сурах гэж ирсэн хүн ажиллах гэдэг зэрэг хослуулна гэж юусоо тэр бол их худлаа юм билэ. Би тэрийг бол маш сайн анзаарсан. Ягаад гэвэл ялангуяа одоо би MBA хийж байгаа одоо сурж байгаа орчин тэр анги хамт олонны хүмүүс бол бүгд тэрэндээ амар өрсөлдөөнтэй. Тэдэртээ одоо ялангуяа одоо хоёр дахь хэлээр сурж байгаа хүний хувьд тэднэртэй зэрэгцэж дүүцэж явахын тулд тэднээс илүү бараг 3-4 дахин илүү цаг зарцуулах шаардлага гарч байгаа. Тийм учраас ажлын юм дээр нэг бас анхаарч чадахгүй байгаа. Гэхдээ мэдээж одоо ажлын бус цагаар хийж болох тэр нөгөө Uber delivery гэдэг тэр чиглэлийн ажлуудыг бол хийж байгаа. Энэ бол би зөвлөхөд бол ер нь дажгүй ажил. Заваараа хийдэг тийм цаг зав. Flexible ямар нэг тийм цагны дарамт байхгүй. Тэг мөнгө ч гэсэн бас бусад одоо танаа Мельбурнт ямарыг мэдэхгүй. Энэ Перт бол боломжийн л гэж хэлэх байна. Ялангуяа нөө амралтын өдрүүдээр тий. Ажил бол монголчуудынхаа яриагаар сонсож байхад бол тий янз бүрийн ажлууд ер нь дажгүй. Манайхан ч гэсэн тэр нөгөө Перт дэх монголчуудын холбоо гэх тэр группээр их зар бичиж харагддаг штэ. Тийм. Ажилд нь хайж өгнө гэдэг тий. Тэгэхээр ер нь бол Перт хотыг зориод бас за нэг хотоо солиод нэг Пертэд очиж амьдрий да гэж Сиднейгээс ч юм уу Мельбурнээс ингээд очих байгаа хүмүүс маань байвал ер нь бол бас дажгүй ажлын олдоцол байдгийн байна. Бас тийм групп байгаа. Та бүхэн бас группт нэгдээд ингээд мэдээлэл харж иж болох нь шүү дээ тий. Тэгээд байгаа хамгийн гол нь байгаа бах. Хамгийн гол нь нөгөө баруун Австралич нөгөө онцлог нөгөө уулуурхай эдийн засаг тийм уулуурхай дээр төшөлсөн эдийн засагтай газар. Тийм болохоор ихэнх нь тийм уулуурхайн чиглэлийн ажлууд их олдцтой байд юм шиг байлээ. Би тэгж анзаарсан. Тий. Тэгээд ер нь Перт хотын ажлын хөлс дунджаар нэг цаг нь хэд байна вэ? Нэг тэдний хооронд ч гэдэг юм уу эсвэл нэг доод тий минимум цалингийн түвшин. За миний сонсож байгаагаар бол их цагийн 20-с дэвшлээд юм шиг байлаа шүү дээ. Тэгээ яг ямар ажлаас шалтгаална тэрнээсээ л болдог баг. Минимум $20. Тэгээ энд ч гэсэн ер нь бас 18 ер нь бол хуулиндаа $18 гэдэг байх шүү. Ер нь 18-аас дээш байх хэрэгтэй гэдэг. Ер нь бол 20 л гэж. Тэгээ яг би тэр хуулийн дээрээ юу гэж заасан энтрийг нь сайн мэдэхгүй нь ягаад гэвэл яг тэр талаар судлаагүй учраас зүгээр одоо нөгөө эргэн тойрны хүмүүсийн туршлагаас харахад тэгж сонсогддог. За Пертийн түрээсийн байрны талаар хэр мэдээлэл өгч чадгаа. Тэгээ ер нь оюутнууд ямар орон сууц илүү одоо тий байрлаж байна үү? Перт хотод оюутны байр ч юм уу тий эсвэл хаус шеэрлэх эсвэл тусдаа нэг апартментыг түрээслэх нь илүү үзэж байна уу? За энэ дээр одоо би яг өөрөө бол сайн хэлсэн. Нөгөө Австрали айлд байгаа. Тэгэхээр тэр боломжийн ялангуяа айлаа хэрэг одоо хил усаа сайжруулъя өөрөө бас таныг өрөөгөө нэмэгдүүлье гэж байгаа бол Австрали айл болоход зүгээр болов тэд нар нэг тийм үн энтер гэж бас их нэхэд байхгүй хамгийн гол нь нөгөө Австрали стандартаа хадгалаа явуучвал их айгу нөгөө бид нар мэдэн штэ тий бидний соёл эдний соёл өөр учраас харилцан суралцсан явах тийм боломж. Нөгөө талаар оюутнуудын маа ярьж байгаагаар бол бусад оюутан монголчуудын маа ярьж байгаагаар бол тийм share house-ууд их зүгээр. Нэг 120-с тэгэл дээш эхэлдэг юм шиг байгаа юм. За. Яг оюутны би анх ихтэй бас нэг оюутны байранд орё гэж бас судалж ийсэн. Тэр нь яг өндөр юм билэ. Тэг ялангуяа нэг гэр бүлээр явж байгаа хүмүүст гэж бодож байна. Нөгөө талаараа одоо олуулаа байгаа буюу гэр бүлээр байгаа хүмүүс нэг 3-4 хаус түрээсэлж аваад тэгээд нэг хоёр тийм чөлөөтэй өрөөндөө гаднаас хүн авч тийм шиг байгаа юм. Бас нөгөө түрээсэндээ нэмэр олгоод хувь нэмэр оруулалт тий. Тийм байна.
Тэгэхээр ер нь оюутан хүний хувьд сургууль дээр одоо ингээл дэлгүүр хошоо руу явхад унаа тээврийн асуудал гарна. Тэгэхээр яг тийм Балчаагийн маань хувьд яг ямар тээврээр явж байгаа машин, трам, автобус ер нь оюутнууд ер нь ямар унаа ер нь илүү ихэвчлэн хэрэгжилж байна. Тэгээ бидний ярилцлага бол одоо портод ирэх оюутан залуучуудад хэрэг болох мэдээллүүд л өгөх байдал руу чиглэж гэнэ гэж би ойлгож байна шүү дээ. Тэгээ энд бол яг би бол зөвлөхөд ирээд машин авах хэрэгтэй гэж зөвлөнө. Яг нийтийн тээвэр бүх юм хөгжсөн. Гэхдээ одоо баг машинтай байгаагаас илүү нийтийн тээвэр нь үнэтэй байгаад шиг байгаа юм. Яг оюутнууд нөгөө хөнгөлтийн карт энтертэй тэрийгээрээ бас гайгүй явчихна. Машин ер нь би ирээд нэг энд байгаа хүмүүсийн зөвлөгөөгөөс тэр нэг машин олж явсан. Нэг 5 тэр үе чинь нөгөө ковид энтер гэж байгаагүй. Нэг $500-аас $1000 бол хөрхөн хөлд айчхаар юм олчихно. Тий. Би бол тэгжэл хэлнэ машинтай л болсон тэр. Ягаад гэвэл энэ чинь манайх чинь ингэж яг төвлөрсөн биш ингээд нэг тийм тарсан тий хотохгүй. Тий. Тэгэхээр за монголчууд маань ер нь Монгол үнэмлэхээр машин барьж болж гэнэ үү? Тэгэхээр болж гэнэ үү те? Ягаад энэ асуултыг бас асууж байгаа юм гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Энэ өөрөө ингээ ягаад машин PR болцсон учраас нөгөө эндхийн нөгөө нэг үнэмлэхийг гаргаад авсан болохоор бас монголчууд маань яг одоо байгаа монголчууд маань яг Монгол үнэмлэхээр барьж болж гэнэ үү гэдэг асуултыг аягүй асууж өгмөр санагдаад байдаг байхгүй сонсогч нартай. Тэгэхээр болох уу те? Энд болно. Энд зөвшөөрнө. Олон нөгөө тэр юунууд нь орчуулагдсан байх хэвээр. Зарим нь нөгөө хуучин үнэлэхтэй ирээд нөгөө монголоор бичигдсэн байд юм шиг байгаа даа. Тэрэн дээр анхаарах хэвээр. Нөгөө баталгаад орчуулгаа аваад явж явах зүгээр. Юу муунд бол ажил одоо хиймий гэхэд бол заавал юу авсан байх хэвээр шиг байгаа даа. Энд хин жолооны үнэмлэх. Түүнээс биш яг ингээд хөдөлгөөнд оролцоход бол зүгээр тийм болох нь шүү манайхаа. Ганц хоёр асуултууд орж ирсэн учраас тэрийг асууна гэж мартаа явуулсан. За ер нь бол болдог байна гэж сонсч ирсэн яг ингээд ер нь баталгаажуулаад асуучлаа балчаагаасаа. За тэгээд эрүүл мэндийн даатгал хэр үнэтэй байна? Та хэд маань одоо яг сарын хэд орчим долларыг одоо ингээд гэр бүлээрээ ингээд төлж байна. За би ч нөгөө оюутан учраас яг тэр юунууд дээр анх хэрэгтэй л нэг төлөгдсөн. Миний сонссноор бол нэг сарын $100 гэсэн баг шүү. Гэр бүлээрээ. Тий, гэр бүлээрээ гэсэн. Би яг тэр мэдээллийг нарай санахгүй. Ямар ч үсэн тэр хавьд байгаа. Тийм ээ. Тэгэхээр оюутнууд маань заавал хувьд эрүүл мэндийн даатгалтай байх ёстой гэдэг шүү. Гэж бас хэлээ. За тэгээд ер нь одоо сурч байгаа Кортны их сургуулаа төгсөөд ер нь цаашдаа яа гэж төлөвлөж байгаа вэ? Цаашдын төлөвлөгөө юу вэ? Хэзээ төгсөх? Одоо 12 сарын 10 дээр диплома хамгаалаад тэгээд дуусгах юм. 2 сарын дараа. Тий, 2 сарын дараа. Мэдээж энэ зэрэгтэй маш тийм зорилго төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Тэгээд ямар ч хэсэн болцож очиод хийх ёстой гэж бодсон юмнуудаар хийн л гэж бодож байгаа. За. Ноц гэдэг. За хин Балчаа маань Пердийн монголчуудын холбооны оюутан залуучуудын зөвлөлийн ахлах хийдэг байгаа. Тэгээд ер нь холбооныхоо талаар бас хүмүүстэй танилцуулаад ер нь холбоонд нь хэд орчим хүн байна. Ер нь зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, ойрын зохион байгуулсан үйл ажиллагааны хадлаа. Тий, одоо манай баруун Австралийн онцлог бол монголчууд цөөхөн монголчуудын нийгэмлэг. Тэгээд энд одоо анх ирээд нэлээд удаан амьдэрсэн одоо тэр улсууд маань монголчуудынхаа ирж байгаа болон ирээ суурших гэж байгаа монголчуудаа маш их анхаарал тавьж ажилладаг. Ялангуяа баруун Австралийн монголчуудын холбоо одоо тэргүүн дана тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээ энэ их тийм тусархаг гэрвэл тусархаг нийгэмлэг бүгд нэгэндээ санаа тавьж байдаг. Хэн хаана юу хийж байна, ямар асуудал тулгуурч байна. Тэр их хайтайхан. Одоо би баруун Австралид ирж байгаа хүмүүс бүгд энэ холбоонд гишүүнээр элсэж бас харилцан туслалцаж яваасаа гэж бас хүсэж байна.
Тэгээ одоо би бол одоо оюутан залуучуудын зөвлөлийн ахлах гэж яг хэдэн оюутнууд маань намайг дэвшүүлсэн. Гэтэ нөгөө хичээлийн ачааллаас болоод бас уул нь хэдэн ялангуяа тийм оюуны чиглэлийн ажлууд хийчихье гэсэн төлөвлөгөөтэй байгаа, ярилцж байгаа. Тэгээ буцхаас өмнө болж игэл хэдэн ажил хийчих санаа байгаа. Тэгээд амжих хэсгийг нь цаг хугацаа харуулах үз гэж бодож байна. Тэгээ саяхан бас Перти монголчууд маань наадмаа хийсэн байх шүү тий? Наадмаа хийсэн тий? Тий, наадам бол маш сайхан болсон. Тий. Наадам ер нь их олон идэвхтэй арга хэмжээнүүд хийдэг байгаа. Залуучууд нь бүгд нөгөө салбараас юм ажлуудаа хариуцаад авцсан учраас тус тусдаа одоо дуу аялал, яваа аялал тэгээ өөр бусад одоо сонирхлын чиглэлийн ажлууд маш хийж байгаа. Тий. Ер нь одоо Перт ирэх гэж байгаа хүмүүс энэ баруун Австралийн холбоотойгоо маш тийм нэгт уялдаатай харилцан туслалцаж ажиллах хэрэгтэй болов. Тэгвэл цаашд нь өөрөөсөө хэрэгтэй байхаа гэж бас зөвлөмөр байгаа. Тийм шүү тий. Аялал гэснээс ер нь энэ Перт хотыг одоо за яг бүр очиод суушаад суралцъя гэхгүй махэд тий одоо бусад можуудаас бусад хотуудаас монголчууд маань за Перт хотыг нэг тий энэ зуны амралтаар очиод үзчихье гэд төлөвлөж байгаа бол одоо юу төрүүлж одоо тий хамгийн түрүүнд үзэх ёстой шүү гэж хэлэхвэ. Яг одоо бол ковид болоод манайхан одоо бүр мууч хооронд аялах байтугай дотроо бас бид маань гарч болохгүй ингээ карантинд ингээ байж байгаа. Манай Мельбурний Виктория мууж бас Сидней, Нью Саут Уэлс мууж бас тийм байгаа. Гэхдээ одоо ер нь сулраад багс тавигдж байгаа. Харин Перт хот маань баруун Австралийн Перт хот маань бүр ямар ч кейс байхгүй, маскгүй их сайхан байгаа шүү. Бас энэ ташрууд бас сонсож байгаа хүмүүстээ бас мэдээлэл болгоод хэлэхэд. За тэгэхээр яг юу үзвэл Перт хотыг яг тэрийг заавал очиж үзээрэй гэж зөвлөхөө. За маш их олон газар бай. За. Одоо би энэ ялангуяа одоо миний амьдарч байгаа энэ Австрали Стив маань их тийм аялах дуртай хүн. Ерөөсөө боломжтой гарвал аялж идэх хүн байгаа. Тэгээ энэ хүний ачаар одоогоор нэг нэлээд олон газруудаар явчлаа. Одоо миний зөвлөх нь бол ямар ч хэсэн эрэхтэй да тийм аял цаг гарвал Денмарк, Албани гээд одоо баруун Австрали хамгийн өмнөд одоо жижиг хотууд гэх үү? The Province тэ энд очиж үзээрэй. Тэнд маш их олон газрууд бий. Одоо зүгээр газруудынх нь нэршлигүүд хэлээ явчих тийм ээ. За Бамбури гээд эндээс Перт хотоос нэг 100 орчим км байна уу да. Тэнд очинод Альпин тийм далайн амьдрал харах боломжтой. За миний хамгийн тийм дурсамжтай аялал гэвэл бид хэд эндээс нэг 1000 эрх очихын бараг 3-4 мянган км аялаад хамгийн хойд хэсэг болох нөө Exmouth, Coral Bay гээд тийм шалдартай тийм бичтэй нөө snorkeling Coral Bay нөө тийм суудан одоо юу гэдэг вэ тийм юм та. Тэр бол гайхалтай. Бүр юм Пертийнх нь ихэнх нь зарим нь ч бас очиж үзээгүй байт юм лээ. Би энэ насаараа амьдарч байгаа хэрэг нь очиж үзээгүй гэдэг болсууд. Тэгээд тэрэнд би очиж би бүр заавал очиж үзээрэй гэж зөвлөхөр байна. Ямар нэртэй газар гинэ дахиад хэлье. Coral Bay. Coral Bay. Яг Пертээс бол 4000 гаруй километр. Биш. Юунаас эрх очихын нийтдээ бид нар 4000 гаруй аялсан. Гэтэ Пертээс очихдоо энэ чинь 1400 орчим километр байна уу? 1300-400. Тэ. За. Энэ би ч гэсэн бас мэдээж аваад бичиж аваад сууж байна. Тэ Exmouth, Coral Bay гингүүтэл тийм айтайхан. Ялангуяа тэр нөө snorkeling далаад орох ертөнц тэр чиглэл дээр бол гайхалтай. Тэрийг хэлмээр байгаа. Мөн дээрэс нь нөгөө Wave Rock гэдэг давлгаа хад. Тэнд одоо энд олон жил амьдэрсэн манай хаана ягч тулгаах хоёр маань бид хэдийг нэг аваачиж бас газар үзүүлсэн. Тий. Энэ их олон газар бий. Тий, манай подкастт орсон ягч мөн үстэй тий ханаагч. Тий. Энэ одоо Пертийнхэн бүгд мэдж байгаа. Тий.
Тийм байна те. За тэгээд харин чи өөрөө айл хотууд руу Австрали айл хотууд руу очиж исэн бэ? Эсвэл очиж үзэхээс гэж бодож байна. Би энэ бүртөөл уул нь хүсэл их байлаа. Би Сиднейд тийм байна те. Сидней, Мельбурн бас Аделаид энтер явчих гэж бодож исэн. Гэтэл энэ ковид гэдэг танад нөхцөл байдал чанга байгаа учраас явж чадсангүй. Ядч буцахад гайгүй болчоод нэг хараад өнгөрөх болов уу гэж бас найдаж л байгаа. Тийм тийм. За тэгээ ерөнхийдөө ингээд хоёулангийн бас подкастын маань цаг өндөрлж байна. Өнөөдрийнх их бас богинохон болж байгаа. Тэгээд асуугаагүй үлдээсэн асуулт байна уу? Тэгээ энэ хормыг танд үлдэн. Алга. Ямар ч үсэн юуны түрүүнд намайг тоож энэ ярилцлаганд оруулсанд баярлалаа. Манай подкастт бас орсонд маш баярлалаа. Зүгээр. Тэгээд хамгийн гол нь одоо нэг сонсох болно ирээдүйд ирэх Монгол ялангуяа оюутнуудаа л хандаж хэлье. Босод энэ олон жил удацсан хүмүүс бол бүгд мэдж байгаа. Энэ сурахаар ирэхийнхээ өмнө өөртөөгөө ажиллаж нэг жоохон хэсэг хоног бодож ирээсэй. Нутаг орондоо би тэндээс юуг сураад заавал ирэх ёстой вэ гэдэг асуултыг өөрөөсөө заавал асууж байгаарай. Очоод энд ирэхэд чинь магадгүй маш сайхан орчинж байж болно, мөнгө төгрөг илүү олж болж болно. Ялангуяа одоо монгол хүн гэдгээрээ энд ирэхдээ тэр сэтгэл зүгээ үргэлж хадгалж яваасай. Энд ирчээд тэр өгсөн бодсон амлалтандаа хүрэхийн тулд юу сурч болох тэр бүхнийг сурж аваад яг уу хэдэн жил амьдрч сурж болно. Тэр намайг буцахдаа заавал тэр сэтгэлээ тэгээд тэр амлалтандаа хүрээд Монголдо очиж бас нэг хөгжил дэвшилт хүч нэмэр оруулах хэмжээний чухал хүмүүс байхын төлөө сураасаа тэр сэтгэлийг үргэлж тээж яваасаа гэж хүсэж байна. Энд байгаа монголчууд маань бүгд тийм л дээ. Гэтэ би оюутан залуучуудаа хэлж байгаа. Яагаад гэвэл тэд нар маань энд ирэхдээ ялангуяа залуу хүүхдүүд бол эрэхтэй бодол сэтгэл нь магадгүй амархан хувирч мэдэх учраас гэж би хэлж байна. За баярлалаа. Ингээд өнөөдрийн подкастт орсон болж чадаа маш их баярлалаа. Тэгээд та бүхэн манай подкастт subscribe хийх юм мартаа. Тэгээд Перт хотоос болчоо Мельбурн хотоос цацаанаар холбогдлоо. Баяртай.